Алд түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл хадан ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдад энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө орчуулмаар юм. Төшөв рүү орчуулмаар болсон байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За аримдэргийн үзэгчтэй энэ тэлбэстэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. За бид бүхэн лагуун тав нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар, энэ 7 хоногийн дугаар зочноор Улсын хурлын гишүүн Ашиг Тэмэрлэгийн Тэмүжин гишүүнийг орж оролцууллаа. Танд орой мэнд. Орой мэнд. За би таныг ер нь энэ сүүлийн үед төсөвтэй холбоотой асуудал чуулган намрын чуулган ихснээс хойш бас олон хууль хилцэж чадсангүй. Гэхдээ бас зарим хуулийн төслүүд нь бол нэлээд олонний анхаарлын төвд байж ирлээ. Тэгээ энэ хуулийн төслүүдтэй холбоотой зүйлсээр зарим зүйлсийг асууж тодруулъя. Дээр нь бас та нэгэн сонирхолтой хуулийн төслийг санаачлаад санал аваад гэсэн мэл. Энэ ерөнхий хүрээнд танаас зарим зүйлсийг асууж тодруулахаар студид орсон юм. За таны ажил тавлгүй сүүлийн үед одоо төсөвөөс өөр юм хилцэж чадгаа байсан уу? Юу болов танай хурал? Энэ намаржин улсын хурал төсвөөр л төвлөрч шүү дээ. Төсөв хилцээ за нэг удаа хилцээд баталсан. Тэр нь тэгээд ерөнхийлөгчийн хоригд орчлоо. За бүр хилцээд батлахдаа тодтол хий гэдэг тийм давхар тогтоолт гарсан юм ээ. За ингээ хэрэгжиж эхлэх байгаа төсөвтөр 12 сарын 1 гэхэд 12 сарын 1 гэхэд тодтол хий гэж байгаа нь одоо үндсэн хуулийн хууль дэглэх зарчимтай харьцуулж байна, хууль зөрчиж байна. Дээрээс нь зарлагчийн өндөр байна. Мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого шингээ гэдэг хориг орж ирсэн. Хоргийг юу гэж хүлээж харж байна? Яг мэдээж хэрэг хоригийг бол хүлээж авах нь бол зүйл байсан л да. Төсөв хилцэж байхад маш олон гишүүд хэлжсэн. Хоёр өөр байр суурь байсан. За нэг хэсэг гишүүдийн байр суурь бол төсөв хэтрий өрөлгөн байна. Хэтрий том тэлэлттэй байна. Энэ төсвийн одоо бодлогыг ингээд хөрвүүлээд унших юм бол хувийн хвшлэл рүүгээ ер нь халдах. Хувийн хвшлийн талбар дотор төсвийн мөнгөөр төрөмжт компаниуд юм уу төрөө өөрийнх нь оролцоо бол ингээд хэд томорч орж ирэх тийм одоо концепц уншигдаад байна. Та нарын гоё ингээд том бүтээн байгуулалтын тухай ярианууд чинь бол нөгөө талдаа бол төр бие одоо том өрсөлдөгч эдийн засгаар болно гэдэг бүр ингээд төсөөр тоотоогоор ингээд зарлаад байна гэдэг тийм шүүмж бол нэлийн хүчтэй гарсан шүү дээ. За нөгөө талаас энэ удаагийн төсөв дээр бас орон нутаг буюу ингээд тодорхой тойргууд дээр тавьсан мөнгө нэг бага байсан. Бүсчсэн хөгжил буюу ер нь бол том бодлогуудаа эхлээд шийдэд явъя гэдэг засгийн газрын бас нэг бодлого тэндээс харагдсан баг. Тийм учраас улсын хурлын гишүүдийн дунд бас тодорхой зөнгөө хил ам гарсан юу гэхээр уламжлалт тойрог руугаа улсын хурлын гишүүнийх нь нэрээр авдаг мөнгө тэр одоо байх юм уу байхгүй юм уу? Биднээс одоо сонгуульд өнгөж болоод дууссан. Сонгуульд маш их хэмжээний мөнгө зарсан. Тэр одоо мөнгө зарсан чи одоо ямар ч үр дүнгүй юм уу гэж хэлэх нь хологгүй тий? Тийм байр суурь бас зөнгөө гарсан. Гэхдээ нийтлэгээр эрүүл байр суурь нь юу байсан бэ гэхээр ер нь төсвийг яавал одоо ингээд энэ хэд тэлэлт нь бизнес эрхлэгчдтэй хувийн хвшилтэд халаагдаггүй байх юм. За үр ашигтай зарах одоо тэр одоо төлөвлөлт хийж чадахгүй юу гэдэг тэр асуултыг бол мэржлийн маягийн гишүүдээс бол ер нь бол нэлээд ширүүхэн гарсан шүү. Яг хувь гишүүний хувьд бол одоо хоёр төсөв ярих болчиход шүү дээ. Нэг нь засгийн газраас хуулийн хугацаанд 9 сарын 1 гэхэд өргөн барьсан. Тэр шүүмжлэлд өртсөн тэр хуулийн төсөл. Энэ хуулийн төсөл нь одоо яг таны хувьд өмнө та ингээд их хурл суусан, сайдаар ажилласан төсөв одоо яг төлөвлөхөд оролцож исэн хүний хувьд хэр сайн төсөв орж ирсэн. Яг би бол зарчмын хувьд бол хоёр юм дээр нь бол талархаж байгаа. Талархах гэдэг нь энэ удаагийн сонгуул өөрөө сонгуул үрдэн баг. 126 улсын хурлын гишүүнтэй тэрний тодорхой хэсэг нь профессионал буюу хувь тэнцвэрлэх аргаар сонгогдож гарч ирж байгаа хэсэг. Тийм учраас нэг тодорхой нэг тойргийн буюу нутаг дэвсгэрийн одоо явцуу гэж хэлж болох үс сонирхолд баригдахаас илүүтэйгээр Монгол улсын одоо шийдэгдэг усур асуудлуудыг шийдэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүсэл эрмэлзлийг мэдэрсэн маягтай засгийн газрын одоо төсвийн ерөнхий бичлэлт бол байсан. За одоо яаж эрчим хүчний реформ хийх юм? Яаж энэ одоо ингээд шийдэгдээгүй байгаа аль нэг одоо аймгийн ашиг сонирхол гэхээс илүүтэйгээр Монгол улсын нийтлэг
бүх газар нутаг дээр Монгол улсын хүн бүхэнд хамаатай хаана амьдарч байгаа сүр шалтгаалаад за тэр асуудлуудаа зөрөгтэй шийдэх үү гэдэг тийм одоо хүлээлттэй бодлого байсан. За дээр нэмээд дахиад одоо тоохон мэдээж энэ улс оронд чинь мөнгө хэрэгтэй. Энэ улс орон тусгаар тогтнолынхаа хувьд тэр одоо олон зүйлийн хувьд шийдэл нь бол мөнгөөр шийдэхээс өөр аргагүй тийм шийдэл зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр том төслүүдэд хэрэгжүүлэх юм уу? Мөнгө олдог дахиад ганц одоо оюутлага ганц эрдэнэт тэгэл тэрээ суугаад одоо сүүл 5-7 гээд тэр цөөхөн байгаа мөнгө олж байгаа хэсэг дээр авилга нь үүрлээд одоо тэгээд нь штэ. Тэгэхээр одоо арай нэг эрүүл зах зээлийн дүрмээр арай нэг эрүүл одоо даргын шийддэг арга замаас гадуур байдлаар одоо мөнгө олох шинэ их усруудыг нээх үү гэдэг тэр чиглэл рүүгээ одоо төсөө бичих гэж оролдож байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр дээр бол бас болж байгаа тал руу шүү дээ. А гэхдээ засагт нэгэнд хамтарсан юм чинь гэд дил сул байдлаар одоо хин нэнийг шүүмжлээд яах вэ гэдэг байдлаар нөгөө албан тушаал тойруулаад дахиад албан тушаал үйлдвэрлээд яам агентлагууд дээр ингээд үйл ажиллагааны буюу PR-ын ч гэдэг юм үтгүй тэгээд манай гişүүд ингээд самбардаал гараад ирэхээр гарч ирээд байгаа ч гэдэг. Яг ийм нэг одоо үрлэгэн гэж хэлж болох үр ашиггүй. Тийм төсвүүд бас ороод ирсэн байна. Яхахгүй. Яагаад тэгж төлөвлөж байгаа мэдэхгүй. Бүх юмыг амаар юм уу PR-аар юм хийхгүй шүү дээ. Үндсэн зорилго чиг бүрүү дээрээ төслүүд чи хаана байгаа юм бэ? Одоо эрчим хүчний одоо шинжилгээ хийнэ гэж хэлж байгаа боловч одоо нэмэлтийн хүүсрүүдийн чинь зардал хаана байгаа юм бэ гэхээр байхгүй тэрийг өөр арга замаар шийднэ. Жишээтэй хэлж байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн шүүмжлэлтэй тал нь төрийн үндсэн чиглэлүүд хинтэж боллоацлахгүй хийх ёстой. Хариуцлага нь үүрэх ёстой. Тэр чиглэлүүдээр ирэх төсвүүд нь үр ашигтай бөгөөд тодорхой байх байдал нь бол жоохон сул байгаад харагдаж байна. За ингээд хоргийг хүлээгээд авсан. За ингээд бүр дэгийн хуулийг өөрчлөхгүй нэг удаагийн дэгтэй болох уу гэж бас л ингээд дахиад нэг 7 хоног 10 хоног маргаан мат хэлцээний тунд явлаа шүү дээ. Тэгээд засгийн газарт буцаагаад засгийн газар дахиад төсөө хуулийг оруулж ирсэн. 25 оны төсвөө дахиж 2 дахь удаа өргөн барьж ийн гэсэн үг шүү дээ. За энэ үнэхээр дэвшилттэй байж чадсан юм. 1.9 их найд төгрөгийн алдагдал байсныг буруулаад ороод ирсэн байна. Яг хөө ерөнхийлөгчийн хоригоос улбаалаад гэдэг юм уу эсвэл манай улс төрчдийн аманд одоо ингээд онцлог шахан болцсон байгаа зүйл нь алдагдaltaгүй төсөв баталнаа л гэдэг юм тавьчлаа шүү дээ. Тэгээ энэ алдагдaltaгүй үлдэж утга агуулгынхаа хувьд бас нэг юутай байхгүй. Одоо агуулга гаргаж чанар гаргаж ирч чадахгүй хэмжээний одоо үг байхгүй. Зөвхөн механикаар ингээд тайраад тавихад алдагдaltaгүй болох гэдэг шүү дээ. Акад биднээс алдагдaltaгүй болох зорилгоос илүүтэй том төсвүүдээр энэ манай төсөвчийн үр ашигтай байна. Үнэхээр энэ татвар төлөгчдийн мөнгөөр энэ төсвөөр хийх ёстой ажлууд руугаа хөрөнгө оруулалтаа хийх ёстой ажлууд руугаа энэ төсвийг төлөвлөд хийж чадж байгаа юм уу? Эсвэл ингээ үр ашиггүй төсөнд цаана хэвээрээ байгаад идэг. Энд механикаар ингээ тасал таналт хийгээд алдагдaltaгүй болсон шүү дээ гэдэг нэг нэр хаадаг тий. Нэг ийм хоёр чиглэлийн урсгалын маргаан гарч байна. Яг саяын дээр заавчлаар би таны яриг тасалчлаа. Саяын дээр механикаар тайрсан гэдэг зүйл дээр та бас яриадсэн шүү дээ. Ингээд чиг үүргийн байгууллагуудын одоо сургалттай холбоотой ч юм уу эсвэл тэр байгууллагын одоо чадварчтай холбоотой зүйлсийг хүчээр хасаа хийсэн байна. Хамгийн аюултай нь механикаар танах бол юу гэдэг вэ гэхээр өмнө нь бас тийм тохиолдол гарч ирсэн юм. Төсвийн механик таналт хийсэн чинь тэр төсвийн таналтын дөнгөж дараагаас юу яасан гэхээр эмнэлгүүдэд хүн халдвар гараад ирсэн байхгүй юу? Ламбаа сайтын үү? Тий, яг. Тэгээ яасан бэ гэхээр нөгөө ариутгын бодис гэдэг эмнэлэгт хэрэг шаардлагатай юмнуудаа авах төсөв өөрөө багассан. Тэгээд төсөв багаснаас учраас тэр орчны цэвэрлэгээ ариутгалд хэрэглэж байгаа зүйлүүд нэгэд дутагдаад энэ чинь ардаа юу вэ гэхээр хүүхдийн эрүүл мэнд, хүний амь настай холбоотой асуулгуудад эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд механик таналт ийм аюултай. Одоо сая бол ингээд механик таналт хийнгууд л юу гарч байгаа гэхээр хөдөө дуудлагаар явдаг бензин тоснд хүрэлцэхгүй байгаа цагдаагийн аюул байдлын үйлчлэг яах юм бэ? Хэрэг мөрдөх шалгаад гин төрдөө тэмцчихэд л одоо ингээд бичгийн цаасаа тэр ажлыг хийж байгаа хүмүүс хувийнхаа мөнгөөр эсвэл хэрэг толбогдолчтой дарамтлах байдлаар авдаг энийг хөөгшүүлэх юм уу? 50% буруулсан шүү дээ. 50% шууд механикаар бууруулчихад тэгэхээр одоо хүрэлцэхгүй байгаа зүйл нь дахиад яаж яана вэ? Улам бүр хүрэлцэхгүй байдал руу очиж штэ гэдэг юм боломжтой гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө агуулгын бие чанарын өөрчлөлт гарах хэмжээний төсвийн бодлого реформ явахгүй наа. Хэрэв үнэхээр агуулгын бие чанарын реформ явуулъя гэсэн бол яах ёстой гэхээр үр ашиггүй төсвөө танах ёстой.
Одоо тухайлбал одоо би банк орон дээр хэллээ шүү дээ. Энэ гэмтэртэй тэмцэж хууль сахиулах байгууллагуудад үр ашиггүй төсөв хаана байна гэдэг гаргаж ирээд тийм төсөв бас байна. Механикаар тануул дарга нарын төсөв танагдахгүй. Ер нь бол хэний төсөв танагдж байгаа нөхөр яг газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн тутам байгаа тэр хэсэг ч улам руу тутам болох гэдэг шүү гэж хэлж байгаа байхгүй. Жишээ нь одоо яаж тансаглалыг таньж болж байгаа нөхөр хууль сахиулах байгууллагуудад чинь одоо чуулга ямар хэрэгтэй. Нэг дуучин хөгжимчин тэжээгээд тэр дуучин хөгжимчтэй зориулаад бүхэл театр ажилуулад тэ халаал сартай тэгэл одоо хөгжмийн зэмсгийн цагдаад нь тэ одоо бичийн цаас бензин дутуу багтал тэнтэл хөгжмийн зэмсэг худалдаж аваад ямар ч үр ашиггүй байхгүй. Спорт хороод байна те. Яг албаны зориулалттай спортуудаа дэмжих хэрэгтэй болохоос биш те. Энэ угаасаа биеийн тамир спортын тусдаа яам гарч ирчээ. Соёлын яам тусдаа байгаад хахад тэр чиг үүргийг нь тэр яамнаас боловсруулж энд социализмын үе шиг хэрэглээд сууж ах хэрэггүй л байхгүй. Тэр үр ашиггүй зүйл нь юу юм бэ? Тухайлбал одоо манайхан ч одоо ингээ бүгд нэг тийм одоо цалин хангамжин дээр нэмжлэвэл юу ч нааж хат болно гэдэг ганган гарахд дуртай гэдэг өгөөд чинь гарих нэмэр гэдэг шиг тэр шиг болцсон. Хууль сахиулах байгууллагуудын дотор одоо дүрм тувц юниформ гэж ярьдаг. Дүрм тувц өмсөх, цол зэрэг хэрэглэх шаардлагагүй албан тушаалтнууд зөндөө байгаа байхгүй. Захиргааны албан тушаалтнууд. Тэр захиргааны албан тушаалтнуудад татвар төлөгчдийн мөнгөөр дүрм тувц өмсгөх ямар хэрэгтэй? Хэвлийн төлөөлөгчд номсцоо явуулдаг. Одоо ингэ бодлоо. Ядаж л тэ татврын байгууллага, нийгмийн даатгал, татвар төлөгчдийн мөнгөөр дүрм тувц өмсөх ямар шаардлагатай? Тин ч ингэ маш том урсгал зардал явж байгаа байхгүй. Энийгээ танаад бензин рүүгээ, энийгээ танаад үндсэн чиглэл рүүгээ оруулал яасан. Энд чинь өөрөө чанарын өөрчлөлт. Гэтэл энэ чанарын өөрчлөлтийг хэн ч ярихгүй байгаа. За энэ чанарын өөрчлөлтөөс гадна хоёулаа яг энэ төсөвтэй холбоотой нэг зүйлийг хөндөд яриад байгаа гэж бодож байна. Төрийн албан агчдын тоо. Манайх хамгийн сүүлд ингээд мэдээллийг татж аваад мэдээлэл гаргаад үзэхэд нийт хүн амын 7 орчим буюу одоо энэ хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажиллах хүчний 7% нь төрийн албанд ямар нэгэн байдлаар ажиллаж байна гэж. За өнгөрсөн чуулган дээр бүрд орж их хурлын тэд дараа бүрд орж дараага сонгуулийн дараа 6500-аар төрийн албан агчдын тоо нэмэгдсэн гэсэн. За энийг нөгөө төсөв дээр авчираад харахаар энэ төсвийн зарлагч нь одоо ер нь бараг дийлэх хувийн цалин өсөл юм билээ шүү дээ. Тэгээд төрөлт юм чинь. Яг ингээд нөгөө хоолой жижиг төр бай гэсэн чинь засгийн газарт хамтраад ингээд бүр уламжлалт анхаалгаад байгаа юм шиг. Төрийн албан агчтай биднээс ингээд яг тодорхой болохын тулд бас нэг зоригтой 2-3 реформ хийх хэрэгтэй. Нэгдүгürt нь багш эмч гээд энэ чиглэлийн албан агчдад одоо төрийн албан агч нэрлэгээ болох хэрэгтэй. Яг засаглал хэрэгжүүлдэг тэр хэсгийгээ төрийн албаагчид нэрлэхгүй бол төрийн албаагчийн тооч ингээд том дагаж харагдаад байгаа хэрэг. Мэдээж хэрэг багш эмч нарт зориулсан тусгай бодлого, эдийн засгийн баталгаа, нийгмийн одоо шийдлүүд бол тусна гаргаж өгөх хэрэгтэй шүү дээ. Яг төрийн албаагч үе засаглал хэрэгжүүлж байгаа хүмүүс хийм бэ гэдэг нь тусна гаргаж өгөх хэрэгтэй. Нэг. За хоёрт нь одоо ажлын байрных нь одоо зураглалыг зөв гаргаж аваад энэ давхарцсан чиг үүрэг зохион байгуулалт нэг нэгнтэйгээ ингээд одоо заримдаа иргэд бизнес эрхлэгчдэд хүртэл дарамт толдог тий үл ойлгох нэг одоо албан тушаалын үйлдвэрлэл шүү дээ. Энийг ингээд цэврээр нь гаргаж ирээд за энэ хэрэггүй байна гэж ялгаж цэвэрлэхгүй бол одоо бол яхаа аргагүй юу болоод төрсөн гэхээр төрийн албанд ингээд иргэдийн дунд чөлөөтэй ярьж байгаа яриа шүү дээ тий юу ярьж байгаа нөхөр төрийн албаны ч баг 10 хүний нэг нь ажлыг хийгээд нөгөө юус нь ингээд хин нэгний тавиул тий ямар нэг юм болоод ажил хийхгүй байна. Тэгээ ажил хийдэг нь болохоор тий цалин бага. Тэгсэн мөртлөө ачаал хитрхийн өндөр мэргэжлүүдийн нураг авах үз. Дотор нь огт ажил хийдэггүй зүгээр сэлгүүцээ явж яадаг. Дараагийнхаа одоо буудлал руу нисгэд бэлэн тэхргүүд сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд мэргэжсэн төрийн албыг нэр үндийн өвч унгаад байгаа. Дотоод шудраг байдлыг нь ч үгүйсгээд байгаа. Мэргэжилтнүүдийн өөрийнхөө нийгэм дэслэх байр суурьгч ганхуулах төрөд байгаа. Энэ нэг замбраагүй байдаг цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Энэ дотор улс төрийн шахаанууд ч байгаа, хамаатан садны шахаанууд ч байгаа тий. Тэгэхээр энэ цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна. Энэ цэвэрлэгээг хийх юм бол манай төрийн алба бол илүү их ингээд цомхон цэгцрэх баг. Нэг. За хоёрт нь дахиад биднээс одоо өөртөө мөнгө олдоггүй хөдөө орон нутгийн сум янз бүрийн газар улсын татаасаар байдаг тэр газруудад
байшин шинээр үйлдвэрлэж барих болох хэрэгтэй. Байгууллага болгоно энийг байшин руу чих гэж оролдож ирэх болохгүй байхгүй. Иргэнд үйлчлэгийг хүртээмжтэй зөв байлгахын тулд тэр одоо function house гэж яриад байдаг те одоо олон төрлөөр ашиглаж болдог тэр барилга байгууламжуудаа бий болохгүй бол байгууллага болгонд байшин барьж өгснөөс болоод юу болж байгаа нөхөр тэр байшинг дагаад юу дулаан халаал харуул хамгаалалт засвар үйлчилгээ гэд бүх юм зарлууд нэмж байгаа. Байшин баригдах тусам тэнд бас юу үүсэж байгаа гэхээр одоо төрийн албанд шинэ оронтой нэмэгдэж эхэлж байгаа. Тэгэхээр бидээс дахиад бодох хэрэгтэй. Одоо ингээд төрийн албаны чи өсөлт хаана яваад байна гэдгийг ингээ харахаар сум болгон соёлын төв бариад хажууд нь дахиад нэг өөр юм бариад ах юм бол тэн дотор дахиад урсгал зардал нэмнэ, орон тоо нэмэгдэнэ гэдэг. За энэ бүгдээ ингээд нэг цогцоор нь дахиад нэг түрүүний яриа төсөв дээр чанарын шинжтэй реформ хийх эн чинь юутай холбоотой гэхээр ерөөсө засгийн газар төсөв төлөвлөж чадж гин үү гэдэг л асуудал. Тэгэхээр төсөв төлөвлөлт бол засгийн газрын бүрэн хэрэгтэй. Үндсэн хуулиар баталгааждсан сая үндсэн хуулийн өөрчлөлтүүдээр бас энэ заагийг гаргах гэж оролцсон. Тэгэхээр засгийн газрын төсөв төлөвлөлт болох ухаалаг биш. Ашиг сонирхлын зөрчилтөй авилгыг тээсэн ийм байдалтай байгаалах юм бол улсын их хурал дээр төсөвтэй холбоотой хэрүүл жил болгон яг ийм хэмжээнд сунжирсан, үл ойлгогдсон, заримдаа аль нь зөв аль нь буруугаа мэдгээ байх хүртлээр замбраагүй орсоор. Сая бол баг нөгөө хаус гэдэг байдлаар очих. Хаус руу очих гэж байна шүү дээ. Энд дээр нэг зүйл байна. За ингээд засгийн газар төлөлтөө зөв хийх ёстой. За ер нь бол хуулиараа магадгүй өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн төсвөн ингээд унсан бол засгийн газар ерөнхий сайдын төвшөнд асуудал бол яригдана. Эсвэл засгийн газрын сайттай холбоотой асуудал яригдана. Тэгэхэд яг энэ нөгөө талд нь нэг юм 20-с дээш сонгогдсон гишүүд нөгөө асуудлаа мэддэг гишүүд нэг юм зарим зүйлийг одоо өөрсдөө үгүй гэж хэлдэг. Гэтэ ер нь бол ингээд замруулж гүгээд идэг. Сая ч гэсэн ингээд төсөвд 20 тавигдаад орж ирсний дараа зарим номын бүлгийн хурал дээр ингээд гишүүдтэйгээ ойлголцсон бол төсөв чи явчих байсан шүү дээ гэдэг зүйл яригдсан байгаа байхгүй. 5 тэрбум гэдэг зүйл энэ жил гарлаа. Өмнө нь бол 3 тэрбум байсан. Бүр өмнө их 2 даргын үед энэ чинь 10 саяас эхэлж исэн гэдэг 10 тэрбумаас ч илүү эхэлж исэн гэж 10 саяас эхэлж исэн гэж сонсогдчихсэн. Ингээд гишүүд өөрсдөө ингээд бас төсвийг завааруулаад ингээд асуудалд оруулаад засгийн газараа хүндрүүлээд ингээд яваад байгаа юм. Энийг яадсан. Ер нь төсөв дээр мэрэгшсэн гишүүдээс гадна төсвийг хилцэх процессыг олон нийтийн хяналттай эрүүл болгохгүй бол төсвийг хилцэх процесс болох тусам боловсруулалтын ард хэн илүү ур чадвартай ажилладаг вэ гэхээр нөгөө одоо юу гэдэг муухай гурал төсөв болгоо гэж хэлнэ тэ. Төсөвд ямар нэгэн байдлаар өөрийнхөө ашиг сонирхлыг чигэж оруулаад тэндээс одоо дараагийнхын сонгуулийн мөнгийг босгодог тэ. Тойрогтой юм уу тодорхой хэсэг дээр би ийм буянтай үнэштэй гэж татвар төлөвчтэй мөнгийг заслах байдлаар одоо улс төрийн капиталаа бүрдүүлдэг хэсэг л хождог байхгүй. Тэгэхээр нэгдүгээр төсвийн энэ хилцүүлгүүд одоо хин нэгнийг шахаж ингээд бусдад тоглох боломж олгосон биш, эрүүл явах боломжтой дигийн одоо процесстэй болох хэрэгтэй. Маш олон гишүүд өнөөдрийн шүүмжилж байгаа энэ нэг дэг чинь болохгүй байна. Хилцэд үр дүнтэй ерөөсө хилцүүлэг өрнүүлж чадахгүй байна гэдэг юм ярьж байна. За хоёрт нь саяны нэг тойрог руугаа чиглээд тэндээс улс төрийнхөө мөнгийг босгодог энэ нэг туршлага чинь юунаас улбаатай вэ гэхээр сонгуулийн тогтолцооноос улбаатай байсан шүү дээ. Тэгээд энэ хоёрын үед засгийн газар гишүүдэд авилгадах байдлаар 10 саяас эхэлж ирсэн. 2012 онд энэ зогсож ирсэн. Яг зогсож ирсэн гэхээр тэр үед профессионал элемент орж ирсэн. За 2024 онд зогсож байна. Дахиад хил ам таталж байгаа ч гэсэн ил цаг алга болж штэ. Энэ яаж юутай холбоотой гэдэг дахиад профессионал элемент орж ирсэнтэй холбоотой. Зогсож байгаа байхгүй. Тэгэхээр нэг тогтолцооны өөрчлөлт бас яаж нөө улс төрийн авилгыг засч болох боломж харагдаж байгаа байхгүй. За гуравт нь дахиад юу гэхээр түрүү би хэлсэн. Одоо туршлагатай тэр улс төрчид чинь яг улсын хурал дээр төсөв үлдэж байхад би энийг тойрогт оруулъя гэж хэлж ил цагаа хэлж чадах боломжгүй болцсон. Тойрог хэсэг нь яах ингээ хил ам гараад барьцаад барьцах шударгас гэж нэг ойлголт байна шүү дээ. Тэгээ үнэнгээс шударгасыг хүсгэхээс гадна надад тэр боломж байхгүй чамд байгаад яагаад байгаад байгаа юм бэ? Энд чинь шударгас байна гэж ярьдаг бас нэг тийм барьцааны шударгас байгаа байхгүй. Барьцааны шударгаас ажиллах боломжтой систем байгаа учраас одоо тэр туршлагатай гişүүд чи хайш нийж яах вэ? Төрөөч битэрээ яриа. Засгийн газрын төлөвлөлтийн цоолохоор авчиж байгаа. Засгийн газар дарамтлаж штэ. Төсвийн чин хэвтэг би аваагаар штэ туршлагатай штэ.
би төсвийн байнгын орооны дарга байна. Эсвэл би төсвийн ажлын хэсгийг халчиж болж байна. Би бол ийм штэ гэдэг юм уу нөгөө нэг өмнөх ажлын туршлагаараа одоо баталгаа гаргах маягтай хэлээд тэгээд засгийн газрын төлөвлөлт дотор өөрийнхөө юм яаж гэнэ үү? Эхнээс нэгэ сургуулаад оруулж ирээд тэгээд нэг цагаан гартаа сайхан сууж гарах гэж оролдож штэ. Тэгэхээр дахиад л засгийн газрын төлөвлөлт. Нөгөө гишүүд ч гэсэн одоо энэ дотор нэг нэгнтэйгээ хэрэлдэх биш засгийн газар руу хариуцлага ярих хэрэгтэй байна. Уучлаарай ягаад засгийн газар тий шудраг биш төсвийн төлөвлөлт оруулж ирж байгаа юм бэ? Та нар амаараа нэг юм ярьдаг тий одоо биднээс хоёрын хвшлийн бизнесд өрсөлдөхгүй гэж хэлж байгаа мөртлөө ягаад нөгөө бэлтгэний үйлдвэр нь дахин орж ирээд байгаа юм бэ? Энэ үгийг засгийн газар руугаа хаягуулж байгаа шууд хэлэх хэрэгтэй. Засгийн газар хаягуулахаар төсөв барьж орж иж байгаа нь хэн блэ? Сангийн сайд. Тэгэхээр сангийн сайдтай хариуцлага ярьдаг бол яриад хатуу хэлдэг бол хэлээд цаашаа явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд улцгнаад нэлцгнаад байж болохгүй шүү дээ. Сангийн сайд нь ч улсын хурлаар тоглож байгаа юм шиг тий. Эхний төсвийн хэлцүүлгээр яла 90 барст боо юм болж баг бүх гişүүдийг айлах нь хологгүй юм болж авч гарснаа ерөнхийлөгч хориг тавингууд тийм гээд тий. Энэ улс чинь даргын улс болсон юм уу хаашаа. Их хурл засгийн газар бүхэлдээ за их хурлын тэр бүтцийн байгууллагууд бүгдээрээ хийсэн үйлдэлээ хууль зөрчсөн гээд хүлэмжж өрчиж байгаа юм. Энэ бол тэгэхээр ингээд би бол одоо тэгээд зарчмын зүйл улсын их хурл дотор зарчмын зүйл яригадаад байхад сонсохгүй байгаа мөртлөө тий тэгэнгүүт нэг том даргын алхны доор болохоор бүгд ингээд сонсдог зарчмаар явах юм бол энэ өөрөө ингээд эрүүл сарвал зарчмын тухай хуулийн тухай яриа ерөөсөө биш байхгүй. Тэгэхээр нүд оройд гармаш тий өцөгдөрхөн юу ярьжсэн өнөөдөр юу болоод те тэр өөрөө зарчим дээр энэ миний буруу байсан байна энэ зарчим зөв байна гэж ерөөсөө хэлэхгүй шүү дээ. Дарга тэгж үзэж байгаа учраас би одоо тэгж болохгүй гэдэг энийг одоо хориг орж ирсэн учраас энэ өөрчлөлтийг хийж ийн гэдэг. Би таныг одоо хуульч хүний хувьд нэг асуулт асуу яг энэ хоригтой холбоотой. За ерөнхийлөгчөөс төсөв дээр бүхэлд нь анхудаа хориг тавиад тэрийг нь хүлээгээд авчлаа. За хоёр дахь удаагийн жилүүд. За өмнө бол хэсэгчлсэн хоригуд байсан. Зарим нэг нь аваад ихэнхийг нь авч байгаагүй юм байна. Төсвийг төлөвлөх гэдэг чинь бол засгийн газрын бүр хэрэг. Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө нийцүүлээд засгийн газар бүр хэрэг хэрэгжүүлж шít. Их хурл батлна гэдэг бол их хурлын бас л бүр хэрэг. Засгийн газар их хурл хоёрын энэ одоо хинтээ ч хуваалцахгүй бүр хэрэг шít. Ингээ хориг тавиад за яг агуулгын олон нийт ингээд алдагдaltaа муу болохгүй төсөв байсан учраас хориг тавьчлаа. Зөв гэж харж байна. Гэхдээ жил болгон ингээд хориг тавиад байвал яг уу. Гэхдээ энийг юм уу? Ерөнхийлөгчийн хориг гэдэг бол ерөнхийлөгч одоо олгоцсон бүр хэрэгээс биш. Ерөнхийлөгчийн хориг гэдэг бол парламентын цөөхөд олгогдож байгаа бүр хэрэг байхгүй. Ерөнхийлөгчийн хоригийг парламентын 3/1-ээр хүлээж авна. Тийм. Шийдвэр 50 хүн нэг олонхоор гарна. Ерөнхийлөгчийн хориг хүлээж авсан ч гэсэн парламент олонхоор тэр хамаагүй энэ өмнөх шийдэл зүв байсан гэд шийдвэр гаргахад тэр олонх шийдвэр хуулиулал гарах хэрэгтэй байна. Ерөнхийлөгч дахиад хориг тавина гэж байгаа шүү дээ. Энэ дээр яг ийм маргаан гарч ирсэн. Илбүүдэр ч үед ч санаж байна те. Ерөнхийлөгч дахин хориг тавина шүү гэж. Танах одоо бол парламентд 3/1 болчиход байгаа шүү дээ. Ерөнхийлөгч сөрөг хүчнтэйгээ нийлээд ямар нэгэн улс төрийн томилгоо эсвэл төрийн байгууллага дээр хийж байгаа томилгоо эсвэл засгийн газрын яг энэ төсөв мэтийн зүйл дээр хориг тавиад 3/1-ээр улс төр хийгээд байвал энэ улс орон яах вэ? Тэгэхээр үндсэн хуулийн байгуулалтын хамгийн чухал хэсэг нь төр мууч бай сайн ч бай шийдвэр яаж хэвчээ гаргаж явах хэвчээ. Шийдвэр гаргахгүй байх гэдэг өөрөө гаргаснаас хамаагүй л юутай аюултай алдаатай байдаг. Арчил өөрөө ийм л зарчимтай. Олонхоор ямар ч байсан л олонхоор шийдвэр гаргаад яв гэдэг энэ чинь арчлын зарчим байхгүй юу? Тэгэхээр Монгол улс арчилсан үндсэн хуультай энэ зарчим өөрөө ямар нэгэн байдлаар юмд гацаж цосож болохгүй явах хэрэгтэй. Тэр би ерөнхийлөгчд хориг гэдэг бол ерөнхийлөгчд олгож байгаа бүр их кейс илүүтэй парламентын цөөхөд одоо эрхээ эдлэх боломж олгож байгаа нэг арга зам байхгүй. Энэ арга зам нэг удаа л ашиглах хэрэгтэй. Нэг асуудал дээр. Тэр асуудал дээр дахин ашиглах юм бол парламент шийдвэр гаргаж чадах байч гэсэн. Арчил ажиллагаа байч гэсэн үг байхгүй. Тийм учраас үндсэн хуулийн одоо байгууллал дотор ерөнхийлөгчийн хоригийг нэг асуудал дээр тухайн тэр асуудал дээр нэг тавих байдлаар хязгаарладаг. Зарчим нь өөрөө. Тэгэхгүй бол парламентыг огт ажилдгүй парламент болгож хорих шүү дээ. Олонхоор шийдвэр гаргаж чадахгүй гэдэг чинь энд цөөнх яаж яах гэсэн үг. Хүссэн
одоо шийдлээрээ гацаагаад болоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө демокраси гэж манай дээр бол юм шүү. дахиад хориг тавих боломж нь бол байгаа шүү дээ. Яг энэ маргаан яг тавихгүй гэдэг зүйл бол өмнөх тэр үед болсон юм. 13 онд. Тий 13 онд болсон шиг санаж. Тэгээд энийг шийдэх нэг арга зам бол юу вэ гэхээр одоо хэрвээ ерөнхийдөө дахин юм хориг тавиад энэ асуудал хөндөгдөх юм бол ямар механизм ажилладаг вэ гэхээр хэрвээ манайх одоо үндсэн хуулийн хяналт бүхий хууль дээдлэг улсад бол энэ өөр юуны маргаан болж хорих вэ гэхээр цэцгийн маргаан болж байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрхийг хэн хадгалж байгаа? Улсын хурл бүр хинтээч хуваалцахгүй байна. Гэтэл хууль тогтоох эрхийг нь хэрэгжүүлэхгүй байдаг механизм ороод ирэх юм бол эн чинь өөрөө парламент биш болох байхгүй. Тэгэхээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн одоо хэвийн үйл ажиллагаа алдагдвал энэ өөрөө үндсэн хуулийн байгуул яаж ийн гэсэн үг. Ганхаж хэлж яах гэсэн. Ийм төвшөнд очдог учраас яг энэ маргаан бол эрх мэдэл хуваарлтын үндсэн хуулийн хамгийн том маргаан болж хувирдаг. А манайх зүгээр одоохондоо бол энэ өөрөө одоо тийм ганхалт хэмжээнд ирэхгүй байна. Яг нь саяны 20 гинтэр бол зөв юм дээр тавьж байна л да. Агуулгын бол зөв. Тийм. Тэгэхээр биднээс дахиад энэ улс арчилсан улсын хувьд илүү хэрсэн улс болохын тулд яах ёстой вэ гэхээр процессоо дахиад илүү сайжруулах хэрэгцээ шаардлагууд байна л гэсэн үг. Энэ яг хөндөх гээд байгаа зүйл яг сая юм. Ямар нэгэн байдлаар өөр нэг хүн эсвэл одоогийн хүн ч юм уу эсвэл дахиад магадгүй ирээдүйд гарч ирэх өөр нэг хүн одоо манай улс чинь нэг тийм улс төр хийхдээ соёлонд суугаагүй байна. Бүх юм нэг тийм хувилдааны маягаар хийчих гээд байдаг зовлонтой болсон шүү дээ. Цэц дээр нь ч гэсэн тэгэл асуудлыг яаж шийддэг вүлээ бид өнгөрсөн хугацаанд харж ирсэн. Тэгээ ингээд засгийн газрынхаа хинтээч хуваалцахгүй онцгой эрх рүү н ороод их хурл дээрээ өөрийнхөө шийдлийг гаргуулад ийм зүйл рүү явах тийм үе таалах нэгдэчихвээ. Тэрийг юу н засах хэрэгцээ шаардлага бид хүнд байгаа юм байна л гэдэг. Манайх өмнө энэ зовлон тулсан шүү дээ. Багунд ерөнхийлөгчийн үед те ерөнхий сайдыг томилуулж чадахгүй хэдэн удаа буцчихлаа те гэх мэтлэн ингээд. Тэгээд тэрний сургамжин дээр үндсэн хуулийн өөрчлөлт зөвшөөрсөн шүү дээ. Тэр зөвшөөрөх гэдэг үгийг те дахиад арай өөр одоо утгаар нь тайлбарлаад цааш нь явж лсэн байхгүй. Тэгэхээр амьдрал баялаг те ийм янз бүрийн болж юу магадгүй. Гэхдээ асуудал хүчээр биш. Хууль дүрмийн дагуу шийддэг тийм систем л тогтчл байвал тэр нь өөрөө арчилсан улс. Сая Солонгост боллоо шүү дээ. Ерөнхийлөгч нь онцгой зарлаад зэргийн одоо хүч хэрэглэх гэж оролдож үзээд тэгээ парламент нь онцгойлын цуцлаад арчил өөрөө хууль ёсны дагуу хүч хэрэглэгүүгээр яаж явах ёстой вэ гэдгээ бас харуулж л байгаа хөөх. Эрэг кейс боллоо тийм ээ. Тэг яг хөө энэ дээр ингээд миний бодоод байгаа таны хүсэж байгаа бид бүхний хүсэж байгаа арчил яг л энэ зарчмаар явах ёстой. Манад бол ингээд нөхцөл байдал бас арай өөр болоод арай өөрөөр явчих магадлал. Тийм эрсдлүүд бий гэж яг байгаад байгаа. Тийм эрсдлүүд байгаад байгаа. Одоо нэг үгүй хэлэхэд ингээд сунгуйл гэдэг зүйл яриатай л эхэлж. Нэг үгүй болоход Монгол улс чинь үндсэн хуулийн байгууллагаар гүйцэтгэх хууль тогтоох шүүх эрх мэдэл хуваарлсан энэ эрх мэдлийн хуваарлалтаар иргэний эрхийг хамгаалдаг, нийгмээ удирддаг тийм зохион байгуулалт байгаа боловч бодит байдал дээр 3 дарга улс болчиход байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр биднээс энэ үндсэн хуулиас гадуур эрх мэдлээ атгачаад байгаа энэ 3 даргаас үндсэн хуулийн дагуу хуваарлагдсан эрх мэдлүүд хараад тус бие даасан өөрийнх нь чигүүрүүдээр эзэн байдаг байдлаар ажилдаг ямар яаж үндсэн хуулийн байгуулалтаа улс болох вэ гэдэг шин сорилт үүсчихэд байгаа бол үүсэхгүй. Хоёул энэтэй холбоотой асуудлыг ярина. Би одоо танаас саяхан өчтөрхөн байр суурийг илэрхийлжсэн дэр Евразийн нэг хилцээрд орох гэдэг хамаад эдийн засгийн хилцээр. За гэрээний асуудал нь их хурл дээр одоо яригдах гэж байгаа юм. Энэ дээр та яг хувь гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай? Хувь гишүүнийхээ хувьд бол хувь хүнийхээ хувьд бол би эсрэг байр суурьтай байгаа. Тэр нь бол би гэрээлцэлтэй холбоотой асуудлыг ингээд ухаад нэлээд сайн сулж үзэж байна. 23 оноос эхэлсэн юм билээ. Маш хурдтай явж байгаа. Одоо Владивостокоос эхлээл гэл хоёр талд уулзал яваал. Тэгээд 23 оны 8 сарын сүүл 9 сар гэсэн үг юм биш үү? Владивосток. Тэгэхээр энэ богинохоо хугацаанд ягаад ийм эрчтэйгээр энэ яв? Геополитикийн хувьд, дэлхийн нөхцөл байдлын хувьд ингээд тэ нэг ийм тодорхой бус байгаа энэ цаг хугацаанд ягаад ийм алхмыг гинт огцом хийх болов гэх юмсэл асуултууд төрөд байгаа байхгүй юу? Жон хэрсүү баймир шүү дээ. Арц намын хувьд бол энэ дээр бол нэлээд хатуу байр суурьтай байсан шүү дээ. Угаасаа анх
зүгээр энэ гэрээлцэл бүр албан ёсоор яваагүй байхад л ийм юмд орох санаачлага тийм ийм юмд орох санаачлага янз бүрээр байдлаар гарах юм бол бид энийг бол ингээд эрсдэл гэж харж байгаа шүү. Одоо 3 зүйл дээр маш тодорхой байр суурьтай байсан. За нэгдүгээрт бол юу вэ гэхээр бидний нөгөө манай улсын хамааралтай байдал хэтэрхий хамааралтай байгаа даа. Эрчим хүчний хувьд тий ингээд дид бүтцийн хувьд, тээвэр логистикийн хувьд, түр шатхууны хувьд ингээд олон зүйлээр хамааралтай байгаа даа. Тэгээ хамааралтай байдлаа биднээс ингээд задлахын тулд өөрөө харьцангуй хамаарал багтаа байлгахын тулд ингээд яаж ажиллах вэ гэдэг юм бодоод сууж байхад энэ хамааралтай байдлыг нэмий гэдэг санаачлага яг энэ үзүүрээр нь орж ирээд байгаа байхгүй. Энэ гэрээлцлийн энэ одоо нийтлийн шахан хамтын үйл ажиллагаа байна. Саяны Евразийн эдийн засгийн холбоо. Тэгэхээр бид бол энийг бол болгоомжтой харж байгаа. Энэ болгоомжлол өөрөө арчсан намын хувьд их чухал. Ирчлөөт нийгэм сэрэмжээ алдахаараа хамгийн түрүүнд ядгүй иргэдээ эрчлөөгөөр нь хохироодог байхгүй. Тэгэхээр энэ сэрэмж манах үүрэг чинь одоо уул нь арчсан намынханд байгаа царайтай юм шүү дээ. Үн байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Тийм учраас энэ үеийн төслийн чинь албан тушаалт юм уу засагт хамтарснараа сэрэмжин алгуулж ерөөсө болохгүй байхгүй. Энэ хуулийн төсөл биш. Энэ гэрээг чинь тэгээд арчсан намын дарга, арчсан намын гишүүн танаа дарга авч орж ирээд энэ явах ёстой гэж чуулган дээр яриа суугаад шүү дээ. Одоо тэн дээр асуудал биднээс ярина л да. Эдийн засгийн хөгжлийн яам өмнөх сайд нь энэ гэрээг эхлүүлээд богино хугацаанд ийм алхам хийсэн байна. Засгийн газар солигдсон, арчилсан нам парламент 42 судалтай болсон байж байгаараа тэгэд дангаараа засгалж явах нэг нам тий шууд шийдвэр гаргаж явах үеийн шийдлийг зүгээр ямар ч бодлогогүйгээр алга тушаа түлээгээл авдаг тийм байх юм бол сонгуул хийж яадаг. Энэ засгийн газар арчилсан нам орсон гэдэг энэ хаяг яах вэ? Зүгээр арчилсан намаас гараад ардын намын хаягн дээр явсан дээр шүү дээ. Хамтарсан гэдэг чинь хоёр талын бодлого уялдаатай ойлголцлын цэг дээр ирж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй арчилсан нам ямар ч бодлогогүй, байр суурьгүй, тий өөрийн гэсэн үнд зүйлгүй, зарчимгүй тийм юм байсан бол энэ сонгуульд өрсөлдөж орж энэ өөр намын нэр хаяг дээр байх ямар шаардлагатай. За эхнийх нь бид бол манай нам бол юу гэж үздэг вэ гэхээр хамаарал байлаа багасгана гэдэг нь Монгол улс арчилсан байдлаараа Монгол улс арай нэг чөлөөт эдийн засгийн тогтолцоогоор Монгол улс хүний эрхийг эрхэмлдэг, иргэдэн эрхчлөөтэй байдаг гэдэг энэ үнэт зүйлээрээ ялгарч чадна гэж л итгэж хамаарал байлаа багасгах гэж орж байгаа шүү дээ. Тэгэхээр бид энэ гурван зүйл дээр одоо үнэт зүйлийн үзэл санааны хувьд итгэмжлэлтэй бол энэ зүйлүүдээ мартаж болохгүй шүү дээ. Энэ гурван зүйл биднээсийн дотор байнга цохилж явах хэрэгтэй байхгүй юу? Нэг. За би энэ намын үзэл санаатай холбоотой хэсэг орхи. Арчилсан нам хэн байх гэдгээ болиё. За зүгээр дангаар улсын хурлын гишүүнийхээ хувьд харах юм бол дахиад гурван зүйл асуугаасгаар орохгүй. Энэ эдийн засгийн хувьд манд өөрчлөлттэй юм уу? Манай хувийн хвшлийг яах гэж. Энэ өрсөлдөөнд арай гэж боожж байгаа тий одоо дотоод зах зээл дээр төлөвшөж байгаа манай энэ иргэдийн бизнес яаж. Ягаад гэвэл яг энэ гэрээлцлүүдийн нөхцөл байдлыг харахаар масс үйлдвэрлэлээ төрүүлээд хийх чадвартай болцсон. Тэр бүтээгдэхүүнийхээ дагалдан одоо эдүүдийг өөрийнхөө дотоодод хангалттай үйлдвэрлэх чадaltaй болцсон. Тэр улс нь эхний 3 жил зах зээлийг шууд яд юм бэл. Эзэлдэг юм бэл. Тэгэхээр биднээс яг энэ гэрээлцлийн үр дүнгээр дурдсан байгаа солилцох гэж байгаа бараануудыг чи харахаар манай жижиг дунд үйлдвэрлэлүүд битэл манайда том гэж байгаа үйлдвэрүүд шууд дампуурахаар харагдаж эхэлж байгаа байхгүй. Нэг. Дээр нь биднээс чи ингээд манай ерөнхийлөгч хүртэл санаачлаад тэг хүнсний хувьсгал хийнэ гэд маш их хэмжээний мөнгө хөрөнгө оруулалтуудыг банкнаас одоо зээл болгож өгөөд дэмжлэг болгоод үйлдвэрлэлүүд хийж байна. Тэр үйлдвэрлэлүүд чинь зохиод унгаачих юм бол тэрий чинь дагаад юу унах юм? Энэ банкны систем унах шүү дээ. Банк санхүүгийн чинь тогтолцоо одоо юу гэдэг юм муу зээлээр дүүрээд хямралд орно шүү дээ. Тэрийг бас харж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд дампуурч. Аж ахуйн нэгжүүд дампуурна, ажлын байрууд нь алга болно. Киргиз яг ийм байдлаар орсон юм байлээ. Жижиг дунд үйлдвэрүүд нь тэр чигээр хумигдал тэгээ яг Орос хэлтэй хуучин зөвлөлтийн одоо тарайнд байсан учраас Москвад хар ажлыг хийдэг л улсууд болж хувирсан байгаа байхгүй юу? Одоо манайхан Солонгост явж ажиллаж байгаа шиг ер нь киргизүүд Москвад очиж л ажилладаг юм байлээ шүү дээ. Тэгэхээр
Одоо энийг тооцож байгаа юм уу? Энэ үр дагаврууд нь яаж байгаа? Эдийн засгийн хувьд би эдийн засгч биш л дээ. Гэхдээ зүгээр дундаж мэдлэгээр харахад л ийм юм харагдаж шүү дээ. За хууль зүйн хувьд энэ гэрээгэд төр байна уу юу байна уу орчоод та нар буцаж гарч чадах юм уу? Дараагийн алхмууд нь юу вэ? Яг тэгвэл нөгөө тал чинь ингээд том тэг хүссэн зүйлээ хийх чадaltaй, нөлөөлнө, хүчтэй. Тэгээ ийм хэсэгтэр ингээд эхлээ гүйж ороод нэг чихээсээ зулгаалуулаад аваад дараа нь толгоогоо бүтнээр атгуулах хэмжээний хууль зүйн нөхцөл байдлууд үүсгэх гээд байгаа юм биш үү? Гэрээ хэлцлээ. Яагаад энэ гэрээ чинь улсын их хурлын аюулгүй гадаад урлагийн байнгын ороотой зөрчилдөхгүй байгаа. Яа улсын их хурл хэзээ орж ирэх гэдэг. Гэх мэтлээ асуултууд байна. Хууль зүйн хувьд. Хууль зүйн хувьдаас гадна дахиад ард зүгээр нөгөө би нэг намын төлөө одоо арчсан намынуудаар харахгүй гэж бодоод харахаар геополитикийн хувьд их зохимжтой одоо. Тэ нөгөө манай 90 оноос хойш арай гэж олж авсан гадаад болон 3 дахь хөршөдөг энэ хэсэг чинь яах юм? Гэх мэтлэн ингээд том асуултууд байгаа байхгүй. Тэгээ энэ асуултуудад бүрэн дүр хариулт хэрэгтэй байна. Яг миний хувьд нэг юм асуулт байна. Таны асуултууд тэр бас нэмэгдэх байх гэж байна. За нэг 300 400 орчим бараг бүтээгдэхүүн ингээд солилцох юм уу да? Татварын хөнгөлөлтөө журмаа. За Орос улбаны улс болон за тэр улсууд ингээ манай руу өгчлөө. Бид нар үлээгээд авчи. Өрсөлдөх чадамжгүй одоо манай аж ахуйн нэгжүүд дампуурал ингээл хэцүү байдалд орох юм байна. Иргэд бол сонголтоо л энэ шүү дээ. Үнийг хараад сонголт байна. Манайх юу гарах? Зөрүүлээд манайх яг адилхан тийм эрхэн нэгдэж байгаа. Манайх юу гаргаж чадах боломж нөөцтэй. Би одоо яг энэ дээр би одоо шууд ирээдүйн цаг дээр ийм гэж хэлж чадахгүй. Би өнгөрсөн цаг дээр нэг юм хэлэх үү. За. Яг ийм гэрээ хэлцэл төмөр замдаар хийсэн шүү дээ. Санаж байгаа бол транзит тээвэр дээр санаж байна. Манайхаар хямдхан зөө бид танахаар хямдхан зөөе. За гэрээний үр дүнгээр харахаар бид юу зөөж байна? Манай төмөр зам дээгүүр юу зөөж байна? Манай нэг зах зээл дээр өрсөлдөж нийлүүлдэг бүтээгдэхүүнүүд манай төмөр зам дээгүүр хамаагүй хямдхан тарифаар зөөгдөж байгаа. Тээвэрлэгдэж байгаа. Манай яг тэр үйлдвэрлэлийг эрхэлдэг аж ахуйн нэгжүүд төмөр зам дээгүүрээ бараагаа зөөж чадахгүй байна. Илүү үнэтэй зөөж тээвэрлэж байгаа. Нэг зах зээл дээр очиход тээврийн зардал манайх үнэтэй нөгөөд хямдхан очиж байгаа учраас өрсөлдөх чадварынхаа хувьд яаж байгаа? Манайх хойно сууж байгаа байхгүй. Тэгээ ийм гэрээ хэлцлийг дахин байгуулад байгаа юм. Өмнөх гэрээнийхэн туршлага байна шүү дээ. Бодитоогоор хэрэгжээд явж шүү дээ. Яг тэрнтэй адилхан нөхцөлтэй гэрээ одоо явж байна. Тэгээ тэндээс бүр гэгээлэг юм хүлээлттэй байгаа юу? Энд би нэг гайхаад байгаа зүйл нь энэ ингээ яригадад шүү дээ. Ийм зүйл байна гэдэг зүйл чуулганд яриглаа. Гэтэ ингээд тайдд орж ирээ танилцуулгадад ингээд явсан зүйл байхгүй. Энэ юу нэгэд хаана ям дээр л явж байна. Мэдгүй одоо яг хаана явж өсөдөр бол ямны төрийн нарийн бичгийн дараа нүг хэлж ашиглах гэхээр ям дээр явж байгаа юм шиг байна. Тэгээд одоо нэг зарчим Арсан нам улсын 42 судалтай байна. Энэ парламент нэг намын одоо тэ дангаараа хүчтэй шийдвэр гаргадаг хэмжээний парламент биш байна. Хоёрт нь төр өмнө нь нэг нам засаглаж хахад ковидын үеийг дамжуулаад чихгүй болсон байж магадгүй. Одоо уучлаарай ковидын үед дууссан төр нэг нам дангаараа засаглаагүй. Тэгэхээр энэ бүлэрсэн чихийг онгоолгон төрий. Тэ яга аж ахуйн нэгжүүд чинь юм яриад байна. Яагаад эндээс ингэ сэрэмжлээ болгоомжлоод байна. Тэ тэднийхээ үгийг сонсох хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чигээ таглаа би мэдэж нэгээд том лантуу бариг өгөөд бол энэ арслан нам ардын намаас юу ялгаад ялгыг болно шүү дээ. Тийм учраас чихээ онгоолгоод зүгээр аж ахуйн нэгжүүдээ сонс. Тэд нар чинь өөрийнхөө мөнгийг гаргаад өөрийнхөө одоо зохион байгуулалт хийгээд эрслээ өөрөө хүлээгээд явж байгаа. Дараа нь яг татвар төлөвчний мөнгийг гаргаад эрслээ бусдын нуран дээр өөрүүлээд явж байгаа. Тэгэхээр эрслээ өөрөө өөрөөд мацсан дээрээ арьсан дээрээ мэдэрч байгаа тэр хүмүүсийн үгийг сонсоо гарсан мөнгөнд дампуурах гад алдагдах гад бизнес нь тэ тэд нар ч ингээд хамаагүй ирүүлээр төлөвлөж байгаа шүү дээ. Хийсвэрээр биш. Дараа нь бол яг хүний мөнгөөр зоолж байгаа хүмүүс алдагдвал тэр мөнгө нь дараа хойдон жил дахиад төсөв дээр нэмээд авчна гэж бодоод хариуцлага гуйж болох магадгүй. Богдуулыг 5.4 их 80-аар нөхөлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд бусдын мөнгийг зүгээр гарын салаагаар урсж байгаа юм шиг одоо цацдаг тэр хандлагаараа чихээ бүгдээ сууж болохгүй шүү.
бизнес эрхлэлт баялаг бүтээгчтэй сонсоо. Над одоо аж ахуйн нэгжүүд чинь дарга нар бол яг хөтэй тэгэл хэрэв эрх мэдэл байвал сонгуульд явсан тойроод явж байгаа хэдэн хүнээ ажилдаа болгож байгаа. Энэ хүмүүс чинь хэнийг ч танихгүй гудамжинд байгаа ур чадвартай мэдлэгтэй байгаа тэр иргэдийг ажлын байртай болгоод тэ орлоготой болгоод тэгээд эдийн засгийг босгохын тулд татвар төлөөд ачаа үүрээ явж байгаа шүү. Тийм учраас ямар ч нөхцөлд тэр конгресс дээр нэг хүний уурлаад хэлж байгааг сонсож байгаа үстэй. Би татвар төлөгч та надад үйлчлэх ёстой. Яг энэ хандлага одоо Монголд бий болох ёстой байхгүй. Татвар төлөгчтэй эхлээд үйлчлэхээ уучлаарай. Татвар төлөгч чи юу гэж хэлээд байна? Тэрийг эхлээ сонсоо. Иргэд чинь яг ийм бодолтой байгаа бол энэ иргэдийн бодлыг яаж амжилттай ажил хэрэг болох уу гэдэгт толгоогоо ажиллуулаа. Тэгснээс биш эднээсээ тасарч өөр юм бодцоод тэр хувийн бодлоо ажил хэрэг болох гэдэг юм бол энэ төр эргөө хоёрын чинь дунд том ангал үсээд энэ ангалын чинь завсраа гадны гар хөлөөр орж ирж байна. За 2024 оны сонгуулийн дараа хамтарсан засаг байгуулагдсан. Хамтарсан засаг байгуулагдаад за одоо ингээ 12 сар гэдэг чинь за нэг 6-7 сарын өмнө үзэж байна. Ямар үр ашигтай зүйлс хийв? Онсон зүйл нь юу байв? 6-7 сар ч арай болоог баг шүү тий. 7 сар. За нэг 6 сар л болж 5-6 сар болох юм байна. Төлөлтүүдээ хийж авах шиг байна. Тэ. Жог удаан хитрхи энэ төсөв мөнгө хамтарсан засаг байгуулагдаад хамгийн түрүүнд хийсэн ажлуудыг харахаар төсвийн тул төсөв гэл ингээд энэ хугацааг зөвхөн мөнгөнд дүнгээр илэрхийлэгдэж байгаа бодлого дээр жоохон барьчлаа. Цаана хүлээгдэж байгаа шийдлүүд бол маш олон байна. Хурдтай ажиллах хэрэгцээ байгаа. Тэгээд аль болох одоо юу гэдэг займчлгүй давхар одоо юу гэдэг санаа оноо хулгай тээлгүй яг сонгуулийн үеэр юу бодож мөрөөдөж исэн хамтраад юу шийдийг гэж бодож байгаа юм. Тэр шүүг нэг жоохон зөрөгтэй алах хэрэгтэй. Над бол тийж харагдаж байна. Хамтарсан засагт ороод хэр үр дүнтэй ажиллаж байна. Намдаа ер нь яг үр дүнтэй нөхцөлөд л авчиж чадав. Манай нийгмийн байж байгаа энэ байдал яг өрөөс авж байгаа юм шиг юм хурдан илэрх хэмжээний тийм өөрчлөлтөнд хүрэх асуудлууд биш байна. Хүндэрсэн гэсэн. Хүндэрсэн сүү шинжтэй. Авилга нэхэл одоо сонгуулиар энэ ерөнхий сайдч хүртэл системийн авилгаж байгаа л зөндөө ярьлаа шүү дээ. Үнээр авилгын хүртэл ингээд тогтолцооны шинжтэй болцсон, угшицсан. Тэгээ бүх төрлийн сүл одоо салбан хүчээр ингээд нэвшсэн байгаа байхгүй. Тэгээ энийг ингээд зүгээр өнгөөсг нь хусаад цэвэрлэгдэхгүй эсвэл нэмж будаад одоо арилахгүй байхгүй. Дарж будаад. Яг тэрнтэй адилхан ингээд салбар бүрт бүх юм яг ийм байна. Зүгээр одоо ингээд хууль зүйн салбарыг л харъя л да. Манай салбарт энэ нэг жилийн хугацаанд гэж харахгүй. Ирэх 3.5 жил дотор хийх 3 том чиглэл, 3 том одоо платформ талбар байна. За нэгдүгээрх нь юу вэ гэхээр ерөөсөө л эрх мэдлийг задлах юм байна. Орчин үеийн үндсэн хуулийн хамгийн том хэмжээ зүйтэй. Эрх мэдлийг задлж, хуваарлж, харилцан тэнцэлд оруулж ижил тэр хуваарлагдсан харилцан нэг хямдаг эрх мэдэл чинь иргэнд аюулгүй байдгаа гэдэг л зарчим байгаа шүү дээ. Тэр хуулийн салбар өнөөдөр иргэнд хамгийн аюултай салбар байна. Иргэнд. Даргад бол хамгийн ээлтэй салбар байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг өөрчлөхийн тулд юу их хэрэгтэй? Нэгдүгээр эрх мэдлийг задлах юм байна. Нэг даргад, нэг байгууллагад, нэг чиг үүрүүдээр төвлөрсөн, овоорцсон байгаа эрх мэдлээ яаж оновчилж гэдэг үг аюул чухал шүү. Чиг үүргийг ойлгомжтой болгож тэр ойлгомжтой чиг үүрүүдээр хариуцлага нэх хэмжигдэхүйц хэмжээний одоо тийм тодорхой зохион байгуулалт хийж явуулах юм бэ. Яг энийг л хийх хэрэгтэй. Энийг хийхэд бол эхний ээлжинд 4 байгуулах гэсэн. За хуучин тахар гэж хэлдэг байсан гэр шөрчийг хамгаалдаг, эрүүл шүүлтэх гэх мэтлэн хэргийн шийдвэрлэх ажиллагаатай холбоотой. Таны үед байгууллагад татан богдсон. Хүний эрхийн хамгийн их ноцтой зөрчлүүдийг одоо дасан зогсоож хянаж хариуцлагажуулж яадаг энэ байгуулагдахгүйгээр энэ хуулийн систем зөв юм руу явахгүй нэ. За хоёрт нь одоо үндэсний карт. Энэ цэрэгцэн байгууллагуудыг цэгцэлж цагдаагаас дотоодын цэргийг салгаж, цагдааг нь иргэний болгож, энэ
хагас зэрэгцэн байгууллагыг нь өөрийг нь бий даалгаж хагаад энэ байгууллага юу хийх ёстой юм бэ? Чигүүрийг нь оновчлохгүй бол бас болохгүй нэ. Энэ байгууллага нүүрс нуурхаа хамгаалаад суужж болохгүй. Тэр хувийн хвшлэн байна уу, нүүрсний компани байна уу, орлогоороо хувийн компаниг яг хамгаалтыг хөлсөж аваад ажил төр хувийн хвшлд өрсөлдөхгүй гэж хэлсэн шүү дээ. А энэ байгууллага юу хийх ёстой юм бэ? Нэгдүгээр орон нутгийн хамгаалалт. 2014 оноос хойш Украин Кримийг алдаад хамгийн түрүүнд шийдсэн юм нь үндэсний аюулгүй байдлын чадварыг нэмэгдүүлээд иргэдтэйгээ хамтарсан хамгаалтын систем хийхгүйгээр одоо жижиг ус орчин тогтнол хэцүү болох нь шүүгээд орон нутгийн хамгаалалт хийсэн байхгүй. Тэгэхээр энэ одоо орон нутгийн хамгаалтаа хийх ёстой. Гамшигын үйл ажиллагаанд одоо сөрөм зогсохын тулд энэ дэмжлэг үзүүлэх ёстой. Олон нийтийг хамарсан юм замбраагүй байдалд энэ дэмжлэг үзүүлэх ёстой. Хууль яс үндсэн хууль оршин тогтнох тэр шүүхэн шийдвэрийн хэрэгжилтэн дээр ч гэсэн энэ дэмжлэг үзүүлэх ёстой гэдэг. Ингээ харах юм бол үндэсний гавардыг хагас зэрэгцсэн сөрөм төсвөрлөх чадвартай институт болгож хөрөхын тулд ерөнхийдөө чинь нэг банк хэлээд байгаа нэг үг шүү дээ. Энэ сөрөм төсвөрлөх гэдэг. Энэ үг гоё үг төдий биш бодит үйл хэрэг болъё гэвэл үндэсний гавард байгуулах ёстой. За энэний ард мөрдөх алба байгуулах ёстой. Энэний ард дахиад шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг задлаж ял хөдлөх ажиллагааг нь тусдаа эйженси болгож авах ёстой. Иргэний шүүхэн шийдвэр гүйцэтгэх шүүх рүүгээ ч явж болно шүү дээ. Хувийн хвшилж хийж болно шүү дээ. За ийм байдлаар нөгөө чиг бүрийг оновчилж эрх мэдлийг задлах юм бол энэ байгууллагад ардан цагдаа байгаа. Гэвч энэ байгууллагууд чинь харилцан хяналт тэнцэлтэй монопол эрх мэдэлгүй дайвар эрх мэдэлтэй төртөхгүйгээр үндсэн чиг бүргээ нэр төртөө хэрэгжүүлэх боломжтой болж байгаа байхгүй. Танихаар бол нэг байгууллага дээр 2 3 эрх мэдэл төвлөрчөөд. Тэгээд аль нь үндсэн чиг бүрг нь ойлгохтой байчаад тэрийг зарим тохиолдолд буруу ашиглаад. Тийм. Тэгээ сүүлдээ юу болсон гэхээр одоо маш олон дайвар чиг бүргдээ өөрөө нөө муул бол баруун талын харах гэдэг шиг нөө муу нийгмийн муу одоо бүхний уурхаа болж босгож байгаа байхгүй. Тэгэхээр тэн дотор ажиллаж байгаа албан хаагч ч гэсэн ингээд нэр цэвэр мэрэгжилдээ үнэнч нэр төртөө баймаар байна шүү дээ. Гэт нөгөө үндсэн хийх ажлаас нь гадуур юм авчирж овоолчоод тэрийг нь хийх гэхээр мэрэгжлийнх нь хувьд одоо чиг бүрэн биш. Тэгээ хийхээс өөр аргагүй хийсэн болоод бантагнуулаад нэг энэ ч бантагнаад үндсэн чиг бүрэн ч бантагнаас үлдээ бүтэн системээр яаж нэ нэр хүндгүү болж хорих гэж байгаа байхгүй. Тэгэхээр системээр нэр хүндгүү болж ерөөсө болохгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд оновчл гэж. За эхнийх нь ерөөсө хуулийн салбарт эрх мэдлийн энэ одоо төвлөрлийг сааруулах чиглэл болгон алхам хэрэгтэй. Эрх мэдлийг төвлөрүүлээд хайж болохгүй. Энийн ард юу хийх ёстой вэ гэхээр хяналт. Хяналтанд оруулах ёстой. Хяналтгүй байгаа газар л юу гардаг вэ? Гэмтэр гарна, хулгай гарна, хүн ёсноос гадуурх бүх юм л гарна шүү дээ. Тэгэхээр хяналтанд оруулна. Хяналтанд оруулахад 3 хяналт байгаа ерөөс. Арчилсан ийм улс оронд 3 хяналт байгаа. Нэг нь дотоод хяналт. Гүйцэтгэх эрх мэдлийн бие засгийн газрын дотоод хяналтыг яаж ажиллах юм бэ? Хоёр дахь нь гадаад хяналт. Парламентын хяналтыг яаж ажиллах юм бэ? Гурав дахь нь олон нийтийн хяналт. Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бол иргэний нийгэм сэтгүүл зүйн хоёр чинь яаж ажиллах юм бэ? Ийм л 3 юм байна шүү дээ. Тэгэхээр энэ хяналтанд оруулахын тулд дотоод хяналтан дээр бол хэцүү байна. Засгийн газрын дотоод хяналт буюу гүйцэтгэх мэдлийн дотоод хяналт бол манай хууль зүйн яам бол шүдгүү арслаа. Хууль зүйн дотоод иргэн яамгийн холион бантан болгоцсон. Нөгөө улс орнууд чинь энэ хоёр яамыг хольж болохгүйгээ бүр амьдралаараа сургамж аваад дотоод иргэн яам тусдаа, хууль зүйн яам тусдаа гэдэг л зарчим байж байгаа. А хууль зүйн яам тусдаа байхдаа нэг том чиг үүрэгтэй. Прокурор. Хууль зүйн сайдны ерхий прокурорыг хасаж байгаа шүү дээ. Прокурорын хүчээр дотоод иргэн яамыг хинж байгаа. Засгийн газрын дотоод хүний эрхийн хяналт, хуулийн хяналт чинь тэр системээр явж байгаа. Гэтэл манай улсад үндсэн хуулиар прокурор гаднаа яж айц учраас хууль зүйн яам өөрийнхөө харийн дог цагдагч хянах чадваргүй байна. Тэгэхээр одоо дотоод хяналтыг яаж хийх юм? Засгийн газар өөрөө нэг юм бодох хэрэгтэй. Прокурорын дарга чинь санал болгоод их хурл дээр ерөнхийлөг санал болгоод их хурл томилоод байгаа шүү. Тэгэхээр одоо дотоод хяналтаа яаж сайжруулах засгийн газар нэг юм бодох хэрэгтэй. А ядаж улсын их хурлын парламент хяналтаа сайжруулах хэрэгтэй. Энд дээр та нэг хуулийн санал авч ялээ. Санал авч байгаа. Өөрөөр хэлбэл манай парламент чинь сүүлийн 30 жил одоо явхдаа энэ хяналтан дээр цаг түрүүчийн миний нөгөө оновчлох гэдэг нэг үг байна шүү дээ. Чиг бүрийг оновчлох. Энэ дээр маш том алдаа гаргасан. Тусгай хяналтын дэд ороо гадаад бодлого аюулгүй байдлын байнгын орон дээр хийсэн. Тэр байнгын орон тэр гадаад бодлогын байнгын орон дээр байгаа тусгай хяналтын дэд ороо аюулгүй байдлаа жоохон анзаараад зөвхөн төсөв хилцдэг байгууллага болгоо орчихсон.
тэр байгууллагууд. Гэтэл нөгөө байгууллагуудын гэсэн үг шүү дээ. Гэтэл нөгөө парламентын төсөлбөрийн улс орнууд яаж яах гэхээр хүний эрхийн буюу энэ одоо хуулийн бэлтийн хяналтыг хууль зүйн байнгын орон дээр авч байгаа юм. Хууль зүйн байнгын орон дээр хууль сахиулах, гэмтэрхтээ тэмцэх, ял нийлүүлэх үйл ажиллагаанд дах тусгай хяналтын дэд хороо байж байгаа. Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо. Тэгэхээр энэ дэд хороог одоо байгуулах цаг болсон. Байгууллагыг 30 жилдээ бид ямар нийгэм бүтээсэн бэ? Хурандаа нарын нийгэм бүтээсэн. Цагдаачин тэрийг байгуулсан. Бүгд ямар нэгэн байдлаар нөгөө Германы нууц цагдаа гэдэг шиг одоо дал дараагаар тагн чагнадаг энэ системийн золиос болсон гэдэгт бүрий итгэцэн тим иргэдийг төлөвшүүлсэн. Бүгд ингээд дохой зангаагаар ярьдаг, намайг чагнаж яах гэдэг том бизнесүүдийн бизнесийн нууц гэдэг нь алга болцсон тийм. Ингээд ийм нийгмийг хуультай нийгэм гэж хэлдэггүй. Энэ нийгэм бол аноми бие хуйлгүй, эмх замбраагүй нийгэм. Хуулийг яадгүй гэхээр зөвхөн хэрэгтэй үедээ дарга нар нь ашиглаад хэрэггүй үедээ нулимж ажиж байгаад хуулиас гадуур хүчрхийл хийж болдог нийгэм байхгүй. Тэгэхээр ийм нийгмийг биднээс дасан зогсоё гэвэл парламентын хяналтаа сайжруулах хэрэгтэй. Парламентын хяналт дотроо яг энэ чиглэл хамгийн одоо төрд байгаа хамгийн хүчтэй хэрэгсэл засаглалээ. Тагн чагнадаг, ялалдаг, шийтгдэг, эрх чөлөөг нь хязгаарладаг. Энэ эрх мэдлийг хянах хэрэгтэй шүү дээ. Ардчилсан улс, үндсэн хуулийн байгууллагын улс бол парламентын хяналтаас гадуур ийм нэгч төрийн чиг үүрэг яаж байж болохгүй гэдэг зарчимтай байх хэрэгтэй. Тэгээ энийг биднээс л хийх хэрэгтэй, зоригтой хийх хэрэгтэй. Нэг зүйл. За энэ дөнгөж сая таны хэлдэг энэ хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах энэ нэг хуулийн төсөл их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах. За хоёр түрүүний таны дүү хэлсэн дөрвөн зүйлийн бүрдэх байгуулах. За энэ бол 2015 онд л бид бас л бас явж хийжсэн л хийж чадаагүй байхгүй юу? Тэгээ энэ хоёр зүйл одоо тэрэн дээр чи ингээд тусгай хяналтын дэд хороо гэдэг дахиад нэг зүйл гарч ирлээ. Энэ хоёрыг хийхэд ер нь юутай тулгуур хийж чадах юм уу? Мэдээж маш том эсрэгцэлтэй тулгарна. Нийгэмд байгаа гажиг тогтолцооноос үр шимийн хүртээд тэрний тусалцаатайгаар эрх мэдэлтэй, тэрний тусалцаатайгаар амьдралнтэй одоо энэ дундаж бизнес хийж байгаа битгийл топ бизнес хийж байгаа захирлуудаас тансаг амьдарч байгаа тэр хэсэгт бол таалагдахгүй шүү дээ. Огт хяналтгүй байсан төрийн нэрээр, хуулийн нэрээр дуртай юм хийж болдог байсан тэр хэсэг бол хяналтанд орно гэхээс айл шүү дээ. Болгоомжлно. Ер нь таагүй л байна. Эсвэрцэл нь их орох. Дахиад нөгөө түрүүчийн яриг үргэлжлүүлэхэд би нөгөө хуулиас 3 юм хэрэгтэй гэсэн шүү дээ. Эрх мэдлийг задлана, хяналтанд оруулна. Гурав дахь нь бүр илүү чухал процессжуулна. Энэ гурвыг хийж л одоо үр дүнд гарна. Процессжуулах гэдэг бол аюул чухал. Хууль сахиулах ажиллагааны хууль гэдэг. Энэ процессжуулах үйл ажиллагаатай холбоотойгоор өмнөх бас яг тэр таны асуусан 2015 оны үеийн үйлдэл багхгүй юу? Процессын хуулийн дээр иргэнийг хамгаалсан хүн төвтэй одоо due process гэж ярьдаг шударгасны шаардлагыг хангахуйц хоёрхан залт ороход л өглөөний одоо бүх одоо өдөр тутмын сонин дээр шахам. Хуулийн 3 байгууллагын даргын мэдгэл гарч ирж байна шүү дээ. Энийг бид сүгцэж байна гэл. Тэгээд ерхий сайд дээр очиод тэр хуулийн байгууллагч тулгаад баг ерхий сайд нөгөө байгууллагаас айгаад энэ хуулийг би татаж авч яана гэд ерөөсөө цаг 30 минутын дотор мэдгэл хийж хэлнэ шүү дээ. Сайн мэлэг ерхий сайд багта. Тэгэхээр ийм хэмжээний эсрүүцэл дахиад гарна. Энийг тэгээд яаж давж гарах вэ? Энийг хэн нэгэн шийдэхгүй, хизээ нэгэн цагаас шийдэхгүй бол дахиад өнгөрсөн 30 жил чинь яг хэвээр үргэлжлэнэ шүү дээ. Одоо энэ ерхий сайд оюутны энэ засгийн газрын эхлэл одоо хилээд байгаа нэг үгүй шүү дээ. Өнгөрсөн 30 жилийг давтахгүй шинэ 30 жилийг эхлүүлж байна. Тэр чинь үнэн үгүй гэдэг чи одоо л харагдана. Үнэхээр үнэн юм уу? Үнэн бол парламентын энэ дэд хороо байгуулагдах ёстой. Нэг саяны хуулийн 4 байгууллагч яах ёстой. Зэгсэрж байгуулагдах ёстой. 2. Дээр нь 9 процессын хууль гарах ёстой. Хууль сахиулах үйл ажиллагааны хууль шинээр гарах ёстой. Эрүүгийн хэрэг шийдвэр ажиллагааны хууль зарим зүйлээр шинжлэхдэх ёстой. Энэний ар дээр гүйцэтгэх ажлын хууль гэж байхгүй болоод тагнуул хууль чинь тусдаа гарах ёстой. Гүйцэтгэх ажлын гэмтэрхтээ тэмцэх хууль сахиулах ял нийлүүлэх үйл ажиллагаатай холбоотой чинь энэ хууль сахиулах болон эрүүгийн хууль руу шингэж орох ёстой. Дээр нь шүүх шинжилгээний байгууллагын тухай биш. Шүүх шинжилгээний үйл ажиллагаатай холбоотой процесс хууль гарах ёстой.
нотлохоронтын процессын үйл гаргах хэрэгтэй, хохирол барагдуулах процессын үйл гаргах хэрэгтэй, ял нийлүүлэх процессын үйл гаргах хэрэгтэй, дасан зэрэглэх арга хэмжээг хэрэгжүүлэх процессын үйл гаргах хэрэгтэй. Манайх бүр сая дасан зэрэглэх арга хэмжээг хэрэгжүүлэх гэдэг хуулийн тухай ярьж байна. Манайх энэний оронд ямар хууль гэж бодож байна? Сэжигдэн ялгагдагчийг цагдаа орохгүй бүр хориход зориулсан хууль дээ шүү дээ. Хорж мөрдөхөд зориулсан. Хуулийнх нь гарчиг нь хүртэл тийм хөлтэй байхгүй. Тэгэхээр энэ одоо философи гэж ярьд юм уу? Одоо социализмоос өвлөж ирсэн хуучин тархиа гаргаж шидээд оронд цоошин тарих баг зөв хэмжээний нөгөө Вишинский арга гэдгийг өөрчлөх гэдэг шүү дээ. Вишинский буюу гэмтрэгт холбогдсон үнээр нь гэмтрийг нотлуулах гэж оролддог. Өөрөөр нотлуулдаг. Өөрөөр нотлуулахын тулд залхаан цайрлуулдаг, ирүүшүүлдэг. Тэгээ сүүлдээ тэр нь томроод ирэхээр юу болдог гэхээр хүн нөөл хэрэг нь олддог гэдэг зарчим руугаа явдаг. Тэгэд энэ буруу тогтолцоо. Энийг чинь өөрчлөөч гээл нүүбээс авахлал танаа ирүүшүүлэлт хэтрээд байна те. Танаа энэ одоо нөхцөл байдал чи юм байна гэд шүмжлээд байхад биднээс тийм ээ гэдэг нэг худлаа хоос нь худлаа тайлан бичээ суугаад ах юм уу? Эсвэл үнэхээр энийг өөрчилж авах юм уу? Тэгэхээр би дахин хэлэх гэж байна. Өнгөрсөн 30 жил Папу ах наrast аимшиг юм бүтээжээ гэж ярих бол нэг хэрэг. Яг тэр ах нар шиг ах нар болж үлдэхгүй тулд юу их хэвээр. Энэ 30 жилийн өөрчлөлт гэж байгаа бол зоригтой ийм шийдлүүдийг улс төрийн эр зориг гаргаад хийх хэрэгтэй. Ийм эр зориг гарч хийхин тулд хамт засаг байгуулж байгаа гэж бодож байгаа шүү дээ би. Ийм эр зориг гаргахын тулд залуучууд засагт ороод энэ салбаруудыг толгоолоод явж байгаа гэж итгэж байгаа шүү дээ. Одоо бол ах нар тэглээ гэж гоншгоох хэрэг байхгүй шүү дээ. Тэр ах нар ч баг байхгүй. Улсын их хурлд 2 сонгогдсон, 3 сонгогдсон хүмүүс шиг цөөхөн байл шүү дээ. Улсын их хурлын нийт гишүүдийн 80 эд нь шинэ гишүүд байгаа байхгүй. Энэ засгийн газарт тодорхой том салбарууд дээр очиж ингээ харахад анхудаага сонгогдсон залуучууд сайдууд байгаа шүү дээ. Тэгэхээр зөрчил хэрэгтэй шүү дээ. Та дунд нэг үнжсэн 8 оноос хойш эхэлсэн гэж бодохоор за баг бямцах цай тавьцаа байж магадгүй хамгийн олон сонгогдсон. 8 оноос шиг дараалаад явчлаа шүү дээ. Бямцахт бол хамгийн олон сонгогдсон байгаа шүү дээ байна. За ингээд за хуулийн хувьд нэлээд олон энэ хизээ өргөн барих хууль вэ? Одоо дөнгөж саяын дэд хороо байгаа. Одоо энэ парламентын холбоотой парламентын дотоод зохион байгуулалт учраас засгийн газрын тэр санал авах ямар шаардлагагүй. Хуулийн дагуу 30 хоног олон нийтийн байршуулаад парламентын вебсайт дээр байгаа. Тэнд байршуулад танилцуулаад за 12 сарын 20 гэхэд бол өргөн барьж байгаа. За тэгээ 1 сарын үед бид бүхэн дахиад сонирхолтой сэдвтэй болно байх нь дээ. Ер нь бол улс төрчийн хувьд би засгийн газарт орохгүй, гүйцэтгэх хэрэглэлд ажиллахгүй, хууль тогтоогчийн хувьд одоо ажиллана гэсэн. Тэгээ улс төрчийн хувьд юу хийж нүгээр ажлын байраа засаж байгаа байхгүй. Хүн ямар нэгэн ажил хийхдээ ажлын эхлээд өөрийнхөө ядаж өөрийнхөө зогсох газар цэвэрлж байгаад ажиллаа хийдэг шүү дээ. Тэгээд энэ зогсож байгаа газар дээр одоо би цаашаад ийм ажил хийнэ гэж төлөвлөж байгаа бол тэр төлөвлөж байгаа хэсэг дээр өөрийнхөө дэд бүтцийг зөв өгсөхгүй бол ажил хийж амжилттай явахгүй. Хувийн хувьд парламент яг тийм. Парламентын засаглал өөрөө чиг үүргэн оновчлоод хялтаа сайжруулахгүйгээр их мэдээлэлтэй хүн хүчний хувьд одоо нүсэр тэгээд тасалдалгүй санхүүгээр хангагдж байгаа засгийн газар энэ байгууллагууд хянч чадахгүй шүү дээ. Энийг хянахын тулд яах ёстой гэхээр чиг үүргийн илүү оновчтой. Оновчилсан чиг үүрэгтэйгээр мэрэгшсэн зохион байгуулалтад ажиллаж ижил саяын засгийн газрыг толгой дээрээ гаргахгүй байлгаж чадна. Дээр нь баталсан хуулийнхын биелэлтүүдийг нэг мөрчлөн харж хянч чадна. Манай парламентын өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа шийдвэр гаргаад шийдвэрийн биелэлтийн араас ерөөсөө явж үзээгүй. Зөндөн орхицсон. Тэгээд зөндөн орхичдаг учраас нөгөө талд юу гэдэг эдгээр ингэж ярьж л гэдэг дараа марчдیں۔ Гэдэг байжтай ажилдаг төр засагтай бол ойрцсон. Яг ийм аястай ажилдаг төр засгийн чинь одоо хатуу нүүр нь хэн дээр очдөг гэхээр улсын хурлын гишүүдээр ирэхгүй цаашаа иргэд рүү ишиж байгаа юм. Бизнес эрхлэгчдэр иж байгаа. Маш олон бизнес эрхлэгчид сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа бидэнтэй уулзаад хэлсэн үг нь биднээс зүгээр л ажил хийдэг хүмүүс шүү дээ. Биднээс нэг л муу чанар байгаа. Биднээс зүгээр л хөдөлмөрч байхгүй. Ажил хийснийхээ төлөө хөдөлмөрснийхээ төлөө яагаад гэмтэрэгтэн болоод шоронд яваад ад үзэгдээд том улс төрчдийн дайсан болоод байгаа юм байна. Энийг л өөрчлөлт гэж хэлээд байгаа. Энэ улсын ч одоо энэ бизнес хийж байгаа, энэ баялаг бүтээж байгаа, татвар төлж байгаа
энэ нэрэгдийг ажилтаа болгож байгаа энэ хүмүүсийн нуруунд дээр л авч явж байгаа шүү дээ. Эндээс цугласан татварыг өнөөдөр улс төрчид та бүхэн их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд төлөвлөөд батлаад зарцуултыг нь хийгээ явж байгаа. За энэ дээр бол ингээд гүш төчний авилга асуудал яригддаг. Хоёулаа ярих юм бол зөндөө асуудал орох. Дөнгөж сая та хэллээ шүү дээ. Бизнес эрхлэгчид ямар зүйлийг хүсэж байна вэ гэдэг. Тэр авилгаас нь тэр нэг хуулийн төвөгтэй нөхцөл байдлаас нь холдуулж өгөөч гэдэг зүйлийг хүсэж байхад өнөөдөр танах дахиад бүр тэрлүүн бүр тэр аюултай зүйлээс нь илүү энтэлт нь олон улсын тавцан дээр бизнесийг дампууруулах зүйл ярьж байгаа л жоохон харамсалтай байна. Тийм учраас би нөгөө өөрөө ардчилсан намын гишүүн хувьд ардчилсан намын мөн чанар нэг ааш аяг байна шүү дээ. Энэ ааш аяг чинь юу илэрхийлдэг юм бэ гэхээр ардчилсан нам 3 зүйлийн төлөө л жоохон ааштай гэдэг шүү дээ. Нэгдүгээрт нь хувийн нэрчлөө. Үзэл бодлоо илэрхийлэх, тэ. Жагсад цуглах, өөрөөрөө байх. Тэр орон зай руу халдж байгаа хэний ч тэ эсрэг арслан шил архиал босоод ирэх хэмжээний л тийм ааштай хүмүүс шүү дээ. Хоёрт нь бизнес эрхлэлт. Тэ татвар төлөөд, ажлын байр нэмэгдүүлээд энэ улс орны эдийн засгийг босгоод ядаж шийдвэр гаргаж байгаагаа өөрийгөө дараагаа бодоо андуурч авч байгаа тэр хүмүүсийн авч байгаа цалингийн 50 сууж байгаа энэ хүмүүсийнхээ эсрэг соёо гаргаад энэ хүмүүсийнхээ эсрэг үзүүр гаргаад эхлэх юм бол ардчилсан нам тэр хүмүүсийг өмгөөлж хамгаалж босох ёстой шүү дээ. Хувийн өмчийг, хувийн хвшлийг хамгаалж дуурах тэр зөс нь энэ ардчилсан намд байгаа шүү дээ. Гурав дахь нь биднээс 1990 оны эхэнд нэг улсын дагуул тоглоомын маягтай байсан засаглалын хэлбэрийг халж нэг цаг үеийн цонхоор нь энэ улсын нэг бүрэн тусгаар өөрөө өөрийгөө мэддэг тийм ус болгож хуургасан шүү дээ. Тийм учраас ардчилсан намын хамгийн эрхэм зүйл чинь бодит тусгаар тогтно шүү дээ. Бодит бие даасан байдал шүү дээ. Тийм учраас яг хөө заримдаа бидээс улс төрчид хэлдэг. Ардын нам яг хэлийн гадна байгуулагдсан учраас байгуулагдсан их усүр нь өөрөө гэдэг Орос ах юуг нь тэрийг дагаагүй гэдэг байж магадгүй. Биднес бол дотоод ард түмний өсөл сонирхлоор байгуулагдсан учраас дагаж гүйхгүй байж байгаараа гэдэг дагаж гүйж байгаа хүмүүсийг зогсоож байгаад эн чинь манай тусгаар тогтнолд бие даасан байдалд бидний хамаарлаа багасгах гэж байгаа тэр хүсэл эрмэлзэлд садаатай байвал хөө хэдүүлээ гуяа алгадж гүйхгүй шүү те. Бушуу туулаа боримдоо хастаа гэдэг те. Бушуу гүж бас зүүхгүй шүү. Хэдүүлээ жоохон зогсож жагаад хэрсүү бодно шүү гэж хэлэх хэмжээний юу зориг бас нэг тийм хэрсүү оюухан байх хэрэгтэй шүү. Бага хаал гэж найдаж байна. Одоо эдийн засгийн Евразийн эдийн засгийн хилцээрд ороод эн чинь түр гэрээ гэдэг байгаа шүү дээ. Энийг одоо түр гэрээгээр нөгөө сая таны ярьдаг тусгаар тогтнолоо түр алдах үедээ л гэдэг. Имзгэл байна. За одоо хоёулагийн нэвтрүүлгийн ярилцах цаг ерөнхийдөө дуусч би танаас намтаач холбоотой дээр нь бас хуулийн төсөлтэй холбоотой нэг 2 асуулт асуугаад дуусгая. Одоо их хурл дээр хилцэгдэж байгаа, эцэслэгдэж батлагдаагүй байгаа улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хоёрдугаар зүйлийнх нь нэг хугацааг нь хойшлуулах зүйл засгийн газраас өгсөө. Энэ хуулийг та ер нь юу гэж харж байна? Би бол эсрэг байр суурьтай байгаагаа бүлэгдэр үл илэрхийлсэн. Гэхдээ нөгөө догоон дотроо ярьж байгаа яриа учраас тулга тойрсон тэр жижиг яриагаа тооноор гар шидэд явах гэж бодоод бол дуурахгүй байгаа. Мэдээж хэрэг улс төрийн нам бол энэ улс оронд маш нөлөөтэй институт. Энэ нам авилгаас салахгүй бол Монголоос авилгаас салахгүй. Улс төрийн нам эрүүл саруул бодлогын буюу уурах дархин үнцэнтэй байдаг нам болж өөрчлөгдөхгүй бол энэ төрөл өмбөнгүүдээр дүрхсээр л байна. Улс төрийн нам нь жоохон сахилга баттай байхгүй бол энэ улс орон эмх замбраагүй л байна. Тийм учраас нам сайжрыг гэдэг бодлогыг аль болох эрт хийх тусмаа сайн. Гэхдээ энд нэг юм байна. Энэ улс төрийн намын тухай хуулиар юу ч хийсэн хоосон зүйл болох гэдэг. Юу ч хийсэн. Эртэн сайн дэвшилттэй юм хийсэн ч гэсэн хоосон зүйл болох гэдэг. Ягаад хоосон зүйл болох гэдэг вэ гэхээр 2028 оны 1 сарын 1-ээс үйлчлэх үндсэн хуулийн нэг заалт байна. Улс төрийн нам нийт сонгогчдын 1% гишүүнчлэлтэйгээр шинжилэн бүртгэгдэх тухай. Биднес хичнээн санхүүгийн сайжруулаад зохион байгуулалтыг ингэн тэгэн дүрм журмаа өөрчлөөд яг ардчилсан улсууд байдаг намууд болно энэ төр гэж ярьсан ч гэсэн
тэр үндсэн хуулийн заалт үйлчлэхэд намууд татан богдаад шинээр бүтгүүлнэ. Тэр үндсэн хуулийн заалт юу нэгж байгаа вэ гэхээр яг социализмын үеийн гишүүнчлэлтэй нүсэр намын тогтолцоог өсөж байгаа, бүтцийг өсөж байгаа. Нөгөө чиг үүрэг дээрээ дулдуудсан дэмжигч суурилсан хөнгөн нам биш. Мөнгөтэй, гишүүнчлэлтэй, нүсэр аппараттай, гишүүдээ тижээж дитэх үүрэгтэй яг социалист намын бүтцийг өсөж байгаа. Тэгэхээр одоо яах юм? Үндсэн хууль чухал, одоо үндсэн хуулийн тэр заалт үндсэн хуулийн адил үйлчлэн штэ. Тэгэхээр одоо хийгээд байгаа зүйл чинь 28 оны 1 сарын 1-нд байхгүй болно. За нэг хувийн гишүүдийн дэмжлэгтэй намын бүртгэхэд 4 нам л үлдүүлэлтэх баг. Ер нь бол ардын нам, ардсан нам, за хүн намд авч орж ирэх баг. Өөр нам үлдэх нь үү гэдэг асуулт гарна шүү. Одоо энэ хуулийг өөрчилж байгаа гол зорилго нь ингээд өөрсдөө болов уу гэж хэлж байгаа. Улс төрийн хүрээнд бид хүн бүгдээрээ хараад ойлгож байгаа шүү. Энэ засгийн газар үлдчих байх. За ялангуяа танаа намын даргаыг албан тушаалд нь үлдээч гэдэг нэг юм. Яг хөө энэ агуулга талаас та ирмээ өгч харж байна. Тогод орсон яриад бол тийм л болох байх. Би зүгээр хувьдаа үр өгөөжтэй байхаасаа гадна жоохон хол хард бод төлөвлөдөг оюун ухаан энэ нийгэмд чинь байхгүй бол бид ингээд мухар одоо хаалга төрдөг байшингийн мухар болгоны тухаараа мөргсөөр байгаад духан задарсан хүн л төрдөг байшин дотор үлдэх гээд байгаа байхгүй юу. Тийм учраас альж нөхцөлд нэг жоохон хол хардаг санаа бодол эргэлдүүлээч л гэж хүсэж саяны би үндсэн хуулийн заалт чинь юм байгаа шүү гэдгийг хэлж байгаа. Мэдээж ингээд богино явдал дотор бэрхшээл нь юу вэ гэхээр тийм болгоомж байгаа учраас тэгж хэлж байгааг үүсэхгүй. Би бол өвдө тэрнээс илүү дундын хуулбарыг нь бол харж байгаа. Манай нам энэ хуулийг хойшин татхаас илүүтэйгээр арчилсан нам одоо энэ 2015 он дотроо зэгцрээд дүрм журм бүх юм хуулийн 25 он дотроо зэгцрээд дээд шүүхтөд бүртгүүлээд хурлаа шинээр хийдгүүлгээд яваарай. Тэгэхгүй хойшин татах болгонд 27 он болсон чинь ерөнхийлөгчийн сонгуулиар яг өмнөх ерөнхийлөгчийн сонгуул шиг дээд шүүхтэр асуудлаа шийдүүлж чаддаггүй хоёр хуваагдсан хуралтай сууж явах юм бол дараагийн ерөнхийлөгчийн сонгуул дахиад тоглоом болно шүү. Нэг тийм сонгуул болоод өнгөрчөө нэгдэг те одоо нэр хэмээсэн бодиттой өрсөлдөгч байхгүй нэг хүнд ганцаараа тугаа тойроо явсан өмнөх ерөнхийлөгчийн сонгуул тийм л болоо үстэй. Би яг энэ асуудал дээр тантай адилхан байр суурьтай байгаа. Тийм учраас энэ хуулийг нэг баталсан хуулиа өөрсдөө тааруулж эсвэл хин нэгэн хүнд тааруулж өөрчлөлнө гэдэг чинь энэ бол зарчмаас ухарсан ухралт. Хоёрд өнгөрсөн хугацаанд бүтэн 1 жил гарууд 1 жил 6 сарын хугацаанд энэ намууд хурлаа хийх тэр дүрмөө өөрчлөх процессын юмаа чиглэх ёстой байсан. Энэ бол хариуцлагын асуудал. Гуравт танаа нам яг одоо эртхэн энэ нөхцөл байдлаа улам сайжруулад ингээд яг энэ төрд оролцож байгаа энэ үйл ажиллагаагаа жигдлэхгүй болвол нөгөө Эрдэнэ 2 гэдэг төсөл болохыг гэж би бол хувьдаа таахад байна. Ер нь бол тэр төсөл 1 гэдэг төсөл бол яаж явсныг бид хүн бүгдээрээ мэдж байгаа. За ингээд хоёулын ярилцах цаг маань ерөнхийдөө өндөрлж ийн харамсалтай. За баярлалаа. Олон чухал зүйлийн талаар саналуудлаа хуваалцлаа. Ялангуяа таны дээр хэлсэн хуулийн байгууллагатай холбоотой, саяын тэр дэд хороотой холбоотой үеэр бас сонирхолтой зүйлүүд гарч ирэх шинжтэй байна. Таны ярианаас сонсоод. Тэгээ таны одоо өргөн барих хуулийн төсөлд за мөн энэ хуулийн байгууллагатай холбоотой, за энэ хууль тогтоох байгууллагатай холбоотой хийж байгаа ажил үсч намжилт хүсье. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Энэ телевизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Логин тав нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарыг түрээд өндөрлж байна. За өнөөдөр манай нэвтрүүлэгт Усыг хурлын гишүүн, за Хичиг Тэмбэрлийн Тэмүүжин гишүүн оролцлоо. Бид бүхэн төсөвтэй холбоотой асуудал болон за их хурл дээр хилцэгдэж байгаа зарим хуулийн төслүүдтэй холбоотой асуудлуудаар тодорхой байр суурь солилцлоо. Тэгээд дараагийн 7 хоногийн логин тав нэвтрүүлгээр эргээд уулзцаая. Баярлалаа. Баяртай. Батулга ард түмний өвмөнд самуунд ийм үйлдэл гадна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдд энийг ч нэр өгшөхгүй. Төрдөө ордгиймаргүй. Төшөв рүү ордгиймаргүй болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.